юм төрхийг юм шиг мэдрэгдэн. Гэхдээ энэ хажуу талд би өөрөө зохион. Энэ нэмэ юм шүү. Сайн мэцгаано юм байна. Нүрэ бодох гэж байна. За ингээд нарны тосод өрхөөд энэ үед миний маш дуртай хэрэглэж байгаа нэг бүтээгдэхүүн байгаа. Тэр бол энэ байна. CC Red Correct гэдэг. Энэ болохоор бол энэ тэндing улаацсан ч юм уу баг зэргийн улаан нүсүү толготой толгуудыг аюул сайн ингээд дараад өгчдөг. Тэгээ ер нь өсөлийг одоо зузаан тэм крем ерөөсөө хэрэглэхгүй байгаа. Яагаад гэхээр 100 болохоор зузаан юм төрөхээр нэг тослогдоод одоо хөлсвэрсаа тэгээ нөгөөтг ингээд буцаад хатгаар аймаа тэгээ зунгаалтаа нэг заан санагдаад байгаа болохоор крем ерөөс төлөхгүй байгаа. Тэгээд энэ маань болохоор ингээд сайхан бол улаан хэсгийг аймаа сайн дааж өгдөг. Тэгээ бас юм чих шүлэгчдэг гэх юм уу? Камер дээр нэг сайн ялгарч харагдахгүй л байна л да. Синтена Acetica гоё чих шүлтэй санагдаад байт юм аа. Ерөөсөө юм төрхийг юм шиг мэдрэгдэн. Гэхдээ ийм арсыг нэг юм гоё жигд болгож өгдөг гэх юм уу. Олныг амар дарахгүй л дээ. Гэхдээ арсыг жигд болгож өгдөг. За тэгээд дараа нь Сими энэ уу дарагч бол баг бүгд мэдэх байхаа консилер гэх. Тэгээд би энийг болохоор өөр ингээд баг зэрэг өөтөө байгаа эсгүй дээрээ төрхөөл. Тэгээ нарийн цусанд төрхээд тэгээс би ингээд анх удаага амьдралдаа ийм хэмжээний их үү. За иймэрхүү байсан лөө. Ийм хэмжээний богинохон өстэй болж үзэж байна. Богинохоос амар төвхтэй юм байна. Арчилгаадч дээр тэгээд илүү ингээд ундаа босч ирэнгүүт илүү юм арзаалахад амархан байдаг юм шиг байна. Тэгээд надад нэг хамгийн анх нэг орж ирсэн өсч маань хэлсэн баггүй богинохон өссөстэй тань дими хаа анцлагад кисцүү дээрэс нь зохихгүй байж магадгүй гэж хэлжсэн баггүй. Тэгээд тэр үед за тэгээд ботлын C-Carl Pom гэдэг C үсэг шиг ийм хийм хэлжсэн баггүй юу. Тэгээд тэр маань уг амар зохижсэн юм. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зүгээр ийм powder төрөгчдөг байгаа. Ерөөсөө крем төрөхгүй байгаа. Тэгэхээр нүүрч гсэн аюу айтайхан байдаг. Тэгээд уг нь энийг би амар ашигласан. Энэ болохоор Note Cosmetics байсан. Тэгээд ингээ аваад гэрлэн дууссан. Энийг гэрлэн бүр амар гоё тод биш. Гэхдээ амар гоё юм лайт өгдөг. Энийг бол би Монголоос судалдаж авч ирсэн. Дараа нь болохоор зүгээр л хацраа хальт ягаан өнгө оруулна. Жаргалтай хатны хацар улаан гэдэг үстэй. Энэ улаан биш ягаан юм да. Өдөө тэнцгээ. Хамгийн бүдгэн өнгөнүүд нь тод өнгөнүүд нь ерөөсөө үлдсэн байгаа байхгүй юу. Хүн нөө хувийн өнгөө тодорхойлуулна гэдэг нь амар чухал санагцсан надаа. Гадаа юм үйл ажиллагаа зохион байгуулагддаг штэ тэрийг тийм газар очоод тэгсэн чи тэнд нь харин солонгос яг юм гоо сайхны сургуулаас ингээд ирээд хүний өнгийг ингээ өнгө тодорхойлж ирсэн. Тэгээ би харин тэнд нь очоод өнгөө тодорхойлуулсан. Тэгсэн чи миний өнгө хаврын өнгө байсан. Хаврын ер нь бол жоохон юм бүдэгдүү. Тэгээд баг зэрэг тод байж болно. Гэтэ бүр амар хит тод биш. Тийм өнгө илүү надад зохино гэж хэлсэн. Тэгээд энэ хажуу талд би өөрөө зохион өнгөнүүдийг оруулчихъя. Тэгээд би өөрөө намрын өнгө гэдэг ингээ өөрөө тодорхойлол нэг сүрхий ингээл аппликейшн интерес тодорхойлоод яваад байсан чинь намар биш байж таарсан. Намрын өнгө маань бараан, wine, тэгээд ер нь bor, dark, тэгээд би бүр дээр deep намрыг өөрөө тодорхойлсон. Шаал худлаа тодорхойлоод бараан өнгө өмсөж яваад өнгө дарсан. Тэгээд хөвшин дүү тэгж харагдаж байсан юм бэ лээ. Өмнөний харандаа юу болсон бэ? Инспрей юм байна. Яа, зөвхөн сүүл хэсгийг л бодд юм би.
Яагаад вэ гэхлээр сүүл баггүй. Сүүл хэсэг нь амар бүдгхэн. Одоо яасан манай ээж манай том ихтэй ингээд шиг дандаа ингэж хүсгэж өгдөгсөн байхгүй ингээд. Тэгээ манай том ихч болохоор амар өтгөн хар хөмсгтэй. Дунд ихч бас арай гайгүй. Дунд ихч бас хөрхөн хөмсгтэй. Тэгээ дунд ихших дээр бас ингээ хөрхөн ингээ сүүл хүртэл ингээ төхөж өгсөн юм шиг. Минийх дээр л ингээ ихнийх дээр наац юм шиг байгаа байхгүй. Тэгээ ихний хэсгээр өстэй хойдлын хэсэг амар ус багтай. Гэтэл ийм хөрхөөхөн гарч өгсөн ээжтэй хайртай шүү. Контур зурчтай маа. Би контур зурж чаддгүй хар өнгөөр ялангуяа. Алмастраар амар хэцүү юм аа. Бүр ингэ гар чичгнээ дэшин доош нь ингэ зурдаг байхгүй юу. Тэгээ зүгээр дээрээс нь контур хар өнгөөр зурчаар хитрхи надад ийм нэг юм хурц харагдаад байдаг. Тийм болохоор би зүгээр л ийм бор өнгөөр зөвлгөн ингээл бичдэг. За одоо хэдүүлээ. Өнөгний салат хийгээд явцгаая. Энд болохоор эрвээхийн авгалдаанууд байт юм байлээ. Одоо энэ авгалдаанд бүрэн гүйцэд болохоор эндээс эрвээхийн авгалдаанаас гараад энд нисэж гардаг юм шиг байл л дээ. Тэгээд ийм юм би бүр анх удаа гарсан юм сонирхолтой санагдсан. Тэгээд авгалдаагаа тэр доороо үлдээгээд үзэсгэлэнтэй эрвээхээ бүрэлдэн бий болдог бахнэ. Байдаг штеп. Болио би юу хийж байгаа юм. 좀 물리치고 막. 원투. 원투. 누구야 했대? 무슨 누구야 있지? 은진아. 네, 이제 아니면 누구야? 아니면 누가 있지? Сайн хөдөлсөн. Хон. Тэмээд. Тийм хөдөлж дээ тий. Нэг маань 누가 있지? Энэ нилийн хитэн нас таахаа. Зөөрж байна.
Йоо. Их дөрөв тутмахтай ингээд. Тий. Хоёрыг нь үе. Энэ хавтаа харагдчих. Бараг ялахгүй шүү дээ. Байглаасаа. Өөрийгөө сэтэрсэн марагдахгүй л байна. Google Link дээр гэж шин. Тэр юм шиг байна. Харин тийм. Нэрийг шүү. Ямар нэр. Энэ нэм юм шүү. Ready? Move it! Once the lights come back on, the guards will rush into За бид хоёр нь өдөржингөө гадуур юм үзэж явж байгаад хамгийн сүүлд нь гэрлэгөө харих замдаа машина угаахаар ирсэн байна. За тэгэд энэ машин угаалгын газар маань болохоор өөрсдөө ирээд угаадаг. Тэгээ бүх зүйлээр ингээд тоноглогдсон. Усаар шүршэлт, хөөсрүүлэлт гэ бүгд ийм секундтэй 70 секундд 45 секундд гэд хугацаатай. Тэгээд ийм зориултын өөрөөсөө гэсэн тийм карт худалдаж аваад тэгээд тэрүүгээр ингээд өөрсдөө угаачдаг юм байлээ. Их амар санагдсан. За тэгээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд лайк болон subscribe заавал дараарай гэж хүсье. Тэгээд дараагийн бичлэг хүртлээр бай.